За Warren Buffett-ийн ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сонссон хүн ихэндээ гайхдаг. Явандаа энэ нь түүний амжилтын цорын ганц нууц байсныг бол ойлгодог байгаа. Тэгэхээр нэг их $80 үнэлгээтэй аврах том гүрэн компаниг удирдах байсан энэ хүн бол өдрийнхөө 80% буюу дунджаар 5-6 цагийг зөвхөн уншиж бодоход зарцуулдаг байсан. За энэ бол хэтрүүлэг биш. Buffett өөрөө олон ярилцлагуудад энэ тухайга олон удаа баталсан баримт бол байгаа. Тэгэхээр энэ тухай ярилцъя. За Buffett юу гэж хэлсэн бэ гэхээр би уншиж бодоход ихэнх цагаа зарцуулдаг. Тийм учраас бусад бизнес эрхлэгчдээс илүү ихийг уншиж, илүү гүн бодож, сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахаас зайлсхийж чаддаг. Би ийм л амьдралын хэв маягт дуртай гэж хэлсэн байдаг. Түүний ажлын өрөө 60 шахан жил баг хിവэрэ үлдсэн. Kivet Plaza-д бол байрладаг. Тэнд бол ердөө нэг ширээ, хідэн сандал, за номын 50 өрөлт бий. Бусад компаниудын удирдлагуудын өрөө шиг туслахууд нь нааш чаас гүүгээл утсан тасралтгүй дугаараар зурагтаар санхүүгийн мэдээ ширтсэн тийм үүмэн самуун дунд бол тэр байгаагүй. Тэгэхээр Warren Buffett бол өрөөндөө ороод хавцтай санхүүгийн тайлангуудыг нэгнгүү нягтлж эхэлдэг тийм хөвшил маягтай байсан байх нэ. Түүний олон жилийн үнэн хамтрагт домогт Чарли Мангер нэгэнтээ хэлэхдээ болохоор Buffett-ийн ажлын хуандлыг хартал зарим 7 хоногийн турш зөвхөн мягмар гарт үсээ завцуулна гэсэн ганцхан тэмдэглэл байх нь бий. Тийм л хүн дэлхийн бизнесийн түүхэнд хамгийн гахалтай амжилтыг бүтээсэн юм гэж хошигнож ярьсан байдаг. Тэгэхээр энэ бол зүгээр нэг нарийн биш, түүний ажлын арга барилын бодит хувьсгал юм байна. За Buffett болохоор 7 хоногт баг уулзалт хийдгүү, элдв зөвлөхүүдтэй цаг үрдгүү, PR агентлагч ажилуулдаггүй. За миний хийдгүү зүйлсийг сонсвол хүмүүс гайхдаг. Би уулзалтанд цаг үрдгүү, зөвлөхүүд хөлсөлдөгөө. Энэ бүхэн надад асар их цагийг сул гаргаж өгдөг гэж тэр өөрөө хэлсэн байдаг. Тэгэхээр тэр сул цаг бол яг л нэг зүйлд буюу шийдвэрээ зөв, гүйцэд, тайвнаар бодож гаргахад зориулсан байх нь байна. Тэгэхээр шийдвэрээ зөв, гүйцэд, тайвнаар бодож гаргахад энэ бүх цагаа зориулсан байна гэдэг нь бол их учиртай сонсогдож байна, тийм үү? За тэгэхээр Buffett бол тэтгэвртэй гараад бол удаагүй байна. Ажлаа хүлээлгэж өгсөн. За тэгэхээр албан тушаалаа бол Гэриг Эббелд гэдэг хүнд бол хүлээлгэж өгсөн. 60 жил тасралтгүй хачсан ажилласаа тэтгэврт гарсан байгаа. Гэхдээ тэрээр бол тухайн компанийн тууцын дараагаар бол үлдэж, за мөн бизнесийн шийдвэр гаргах эрхээ бол Эббелд бүрэн шилжүүлсэн байдаг. За тэрээр хувьцаа эзэгчтэй илгээсэн загталтаа би нэг өсөндөө чимээгүй болох гэж байна гэж бичсэн байдаг. Гэхдээ тэтгэвртэй гарахаасаа өмнөхөн өгсөн ярилцлагадаа тэр нэг зүйлийг онцлсан байгаа. 60 жилийн турш нэг ч өдөр алгасалгүй уншиж бодоход цаг гаргадаг байсан нь тэрхүү зан төлөв нь түүний амжилтын цорын ганц нууц байсан гэдгийг бол дахин сануулсан байдаг. За Чарли Мангер бас нэг удаа сэтгүүлчд юу гэж хэлсэн бэ гэхээр Warren бид хоёр цаг гаргаж бодохгүйгээр шууд зөв шийдвэр гаргах хэмжээний гоц ухаантай хүмүүс бол биш ээ. Бид шийдвэрээ маш хурдан гаргадаг нь үнэн. Гэхдээ яагаад ийм хурдан байна вэ гэвэл тэр мөчөөс өмнө бид асар олон цагийг зүгээр суугаад уншиж тунгаахад зарцуулснах байд юм гэж хэлсэн байдаг. Тэгэхээр энэ өгүүлбэрийн утгыг сайн бодох хэрэгтэй байгаа юм. Бид ихэвчлэн хурдан шийдвэр гаргадаг хүнийг сэргэлэн бодож амжилгүйгээр шууд шийдчихдэг юм шиг төсөөлөд байдаг. Гэтэл яг бодит байдал дээр бол зөв хурдан шийдвэр гаргаж чаддаг хүн бол урт хугацаанд маш тайван бодсон хүн байдаг байна. Шийдвэр гаргах агшин хурдан байж болох ч тэр шийдвэр боловсрох хүрс нь олон сар жилийн гүнзгий бодсны үр дүнд байх нь шүү дээ. Нэг удаа сэтгүүлч түүнээс та яагаад ийм их цагийг зүгээр бодоход зориулдаг юм бэ гэж асуусгаад Buffett юу гэж хариулсан бэ гэхээр би бодохгүйгээр сайн шийдвэр гаргаж чаддаггүй. Завгүй байвал бодох цаг гардаггүй маа гэж хариулсан байдаг. Тэгэхээр энэ ингийн өгүүлбэрийн цаана асар том үнэн байна. Buffett завгүй биш байсан болохоор амжилтанд хүрсэн юм биш. Харин амжилтанд хүрэхийн тулд завгүй байхаас зориуд татгалцсан хүн байна гэж ойлгож болохоор байна. Тэгэхээр энэ хоёрын ялгааг харахад нэг тийм жижигхэн ялгаа байгаа юм шиг боловч бодит амьдрал дээр бол тэнгэр газар шиг зөрүүтэй үр дүнгөөл авчирсан байна. Ихэнх хүмүүс амжилтанд хүрсэн амжилтанд хүрсэн хүн ер нь бол завгүй болдог гэж бодоод байдаг шүү дээ, тий? Тэгвэл Buffett бол яг үүний эсрэгээр байсан гэж ойлгож байна. Завгүй байхаас татгалзуул амжилтанд хүрэх магадлал нэмэгдэнэ гэсэн философиг бол гаргаж ирж байна. Учир нь бүх хүн бүх зөв шийдвэр гүн бодлоос нь төрдөг юм а гэдгийг бол ойлгуулах гэж хичээсэн байх нь хүмүүст. За тэгвэл манай Монгол бизнес эрхлэгчид энэ зарчим яагаад тийм чухал юм бэ гэдэг талаас нь яриа. Ихэнх нь Buffett чинь бол тэр бомтон штэ өөр хүн тийм юм чинь сайн
сайхан тайван суугаад бодох боломж түнд байгаа штэ гэж хэлж болох юм. Би харин жижиг бизнестэй өдөр тутмынхаа ажилдаа дарагдаад тэгээ суух цаг зав одоо алга байна штэ гэж тий. Гэтэл үнийн эрэхтэй бол жижиг бизнес эрхлэгчид хамгийн их бодох цаг зав гаргах шаардлагатай байгаад байдаг. Ягаад гэвэл тэдэнд нөөц бага байгаа, алдаа гарвал засаж залруулах боломж нь бас хязгаарлагдмал байгаа. Буруу гаргасан шийдвэр нь бүхэл бүтэн компанийг нь дампуурлах бас эрсдэлтэй байдаг тий. Тэгэхээр зарчим нь адилхан, зөвхөн энд бол зөвхөн царх хүрээний л ялгаатай тал байгаа. Яг нь нэг их 80 доллар удирдахгүй байгаа байж болно л доо. Гэхдээ яг өөрийнхөө бизнесийн хамгийн гол шийдвэр гаргагч нь та бол хэвээрээ байгаа шүү дээ тий. Ямар бүтээгдэхүүн зах зээл гаргах, ямар үнээр зарахын, за хэнийг ажилд авахын, хэдэн төгрөгийн цалин өгөхийн, ямар маркетинг хийхин, ямар үйлчлүүлэгчээс татгалцах вэ гэдэл бүх чухал шийдвэр чиний нуруунд дээр байгаа. Тэр шийдвэрүүд буруу төшөө ирэх юм бол маркетинг мод нь, борлуулалт нь, ажилтнууд сэтгэл дундуур болно, санхүү алдагдлалд орно шүү дээ, тий. Тэгээд тэр бүх алдааг засахын тулд чи улам бол завгүй болно. Улам их гал унтрааж гүйсээр агаад бодох цагаа бүр мөсөн мартах жишээ нэ. Тэгэхээр энэ бол эцэс төгсгөлгүй одоо үржлэх хард арсан зүг шиг тойрог болсон байдаг. Тэгээд энд Баффет болохоор бас нэг чухал санаа бас хэлсэн байдаг. Тэрийг энд дурдъя. Юу вэ гэхээр хэрвээ чи өөрөө бодох цаг гаргахгүй бол бусдын бодсон зүйлийн дунд амьдрахаас өөрөө аргагүй болно шүү гэж хэлсэн байт юм байлээ. Энэ бас нэлээд гүн утгатай үг. Бид нар өдөр бүр одоо имэйл шалгаал, чатаар хариу бичээл, уулзалтаас уулзалтын хооронд гүүгээл уцаар ярьдаг те. Тэгээ энэ бүхэн бол зөвхөн бусад хүмүүсийн тавьсан шаардлага төлөвлөгөөнд өгч байгаа хариу үйлдэлчтэй те. Бидний одоо өдөр өөрийн маань бодол биш хин нэгний хэрэгцээгээр бас өнгөрч байгаа гэж хэлэхэд бас үгүйсэхгүй. Тэгэхээр ийм байдал хэдэн сар жилээр үргэлжлэх юм бол нэг өдөр эргэж хараад би хаашаа яваад байгаагаа ч мэдэхгүй байна. Зүгээр л өглөөнөөс орой хүртэл гүйж байна шүү дээ гэдэг ухаарч магадгүй юм. Тэгэхээр энэ бол бизнес эрхлэгчдийн бас хамгийн том тулгарх аюулуудын нэг ээ. Тэгэхээр завгүй байхыгаа одоо маш чухал ажил хийж байгаа юм шиг андуурч бодож болохгүй нэ гэж хэлэх гээд байгаа юм. Ихэнхдээ завгүй байх нь ямар ч чухал зүйл хийхгүй зөвхөн гал унтрааж байгаагийн шинж тэмдэг бас байгаад байдаг. Тэгэхээр яг ямар ажилд цаг хугацаагаа зарцуулаад завгүй байгаад байна уу гэдэг дээрээ бас анализ хийгээд харахад гэмгүй байгаа үз. За тэгээрээ. За тэгвэл яг одоо юу хийх ёстой юм бэ гэдэг асуултанд хариулах гээд үзье. Гэхдээ энэ бол нэг энгийн хариулт боловч магадгүй гүйцэтгэхэд тийм амар биш байж болох юм. Энэ Баффетийн зарчмыг одоо өөрийнхөө хэмжээнд тохируулж хэрэгжүүлэх хэрэгтэй гэж үзвэл та юу хийх вэ гэж. Тэгэхээр өөртөө 7 хоногт ядаж нэг удаадаа 90 минутын одоо бодох цаг зориуд гаргаж өгсөн дээр 7 хоногтоо нэг удаа 90 минут авах нь шүү дээ тий. За тэгэхээр ямар цагт байхыг бол урьдчилан товолчих. Жишээлх юм бол энэ маань одоо 7 хоногийн нэг өдөр гэхэр чинь пүрэв гарагт өглөөний 8-аас 9:30 цагийн хооронд ч гэх юм уу тий. Яг л хизээ байх вэ гэдгээ товолчих. Гол нь энэ цаг тогтмол байх ёстой бөгөөд явандаа тархич нь энэ цагийг зөвхөн бодох цаг гэж автоматар хүлээж авдаг болно гэсэн үг. Яг энэ 90 минут нь утсаа унтраагаад эсвэл бүр нэг харагдахгүй газар тавиад зурагт саад болох зүйлсээ унтраагаад ямар ч уулзлалт ямар ч дуудлага хүлээж авахгүй те зөвхөн чи тэмдэглэлийн тэтэр үзэг балаа гаргаад бодох ёстой гэсэн үг. Мэдээж хэрэг асуудлууд ч юм байгаа тийм ээ. За тэгээ мэдээж зэрэг номын сан ч юм уу, кафе ч юм уу, гэрийнхэн эсвэл аль нэг нам гүм газар ч юм уу те хинч чамд саад болохгүй газрыг сонгоод бодоод үзээрэй. За тэгвэл тэр 90 минутанд тэгвэл юуны талаар бодож болох юм бэ гэж. Магадгүй хэдэн удаа оролдож үзсэн, ер нь хийх гэж оролцсон чинь бодол чинь сарниж юу бодохоо мэдэхгүй төөрөлдөж магадгүй юм те. Тэгвэл эн чинь бол хэвийн үзэгдэл шүү. Ягаад гэвэл олон жил ашиглаагүй бодох гэдэг тэр булчин чинь одоо дасгал хийж байгаа юм шиг дасгал ихэндээ хийхэд ямар байдаг яг тэрэн шиг магадгүй анхаарал чинь сарниад байж болно. Тэгэхээр энэ үедээ ерөөсөө бууж өгөхгүйгээр өөртөө 3 асуултыг тавиад бодоод үзэх хэрэгтэй. За ямар асуултууд байж болох вэ гэхээр нэгдүгээрт болохоор миний бизнес яг одоо хаанд байна вэ гэж асуугаад үз. Энэ бол бодит байдлыг одоо ямар ч чимэг хачиргүйгээр харах алхам гэж хэлж болно. Орлого, зардал, цэвэр ашиг хэд байна? Борлуулалт сүүлийн саруудад өссөн үү, буурсан уу? Ажилтнуудын уур амьсгал ямар байна? Гол үйлчлүүлэгч чинь одоо үлдсэн үү? Бүтээгдэхүүний чанар, брендийн нэр хүнд ямар байна те? Илүү бодит тоон үзүүлэлтэн дээр үндэслэж энэ хариултыг хэлээрэй. Таамаглалд бол биш шүү. Таамаглалыг харах дэвшүүлж хэрэггүй. За тэгэхээр эхний 30 минутанда эдгээр зүйлсэд зарцуулаад бүгдийг тэмдэглээд нэг асуултандаа хариулаад үзээрэй. Хоёр дахь нь ямар асуулт байж болох вэ гэхээр 6 сарын дараа миний бизнес хаана байх ёстой вэ гэсэн асуулт байж болно. За энэ бол жишээ нь алсын арааны асуулт те хит хол биш бас хитрхи ойрхон ч биш
6 сар бол илүү одоо бодиттой өөрчлөлт хийж болох хугацаа шүү дээ, тий. 6 сарын дараа одоо орлогоо хэдэн хувиар өсгөх вэ? Ямар шинэ үйлчилгээ нэмэх вэ? Хэдэн ажилтнтай болох вэ? Брендийн танигдалт нь одоо хаана хүрсэн байх ёстой вэ гэж асуултуудад хариулах ёстой байх нь. За энэ бол зүгээр мөрөөдөд суух зүйл биш те. Тодорхой тоон хэмжигдэж болох үс тийм тодорхой зорилтуудыг тавь те. За тэгэхээр 30 минутаа ингэж 6 сарын дараа миний бизнес хаана байх вэ гэсэн асуултанд хариулж өнгөрөөгөөрэй. За 3 дугаар асуулт тэгвэл ямар асуулт байж болох вэ гэвэл энэ 7 хоногт би юуг заавал өөрчлөх ёстой вэ гэсэн асуулт байж болно шүү дээ, тий. За энэ бол нэлээд бас чухал асуулт. Учир нь энэ нь одоо бодлыг үйлдэл болгож хувиргадаг. 6 сарын дараах зорилгодоо тэр хүрэхийн тулд яг энэ 7 хоногт юу хийх ёстой юм? Бүх зүйлийг нэг дор хийж боломжгүй, нэг 7 хоногт амжуулах шаардлагагүй, тий. Тэгвэл хамгийн том үр дүн авчрах хамгийн гол нэг юм уу хоёр ажлаа сонгож болно. За тэгэхээр сүүлийн 30 минутанд энэ асуултандаа зарцуулаад хариулаад үзэх хэрэгтэй. Тэгээ бодсон зүйлээ заавал тэмдэглэж аваарай. Зөвхөн толгой дотороо үлдэж байгаа тэр бодол бол яг үнэндээ бодол биш гэж бодоход хэрэгтэй. Яагаад гэвэл тэр чинь удахгүй мартагдана. Харин цаасан дээр буудсан бодол бол бодит үүдэл болж хувирдаг байгаа. Тэгэхээр дараагийн 7 хоногт бодгосаага эхлэхээс өмнө өнгөрсөн 7 хоногийн тэмдэглэлээ заавал эргэж харж байгаарай. Юу хийхээр төлөвлөсөн, хийж чадсан юм уу, хийгээгүй бол одоо яг юу саад болчихов? Ямар үр дүн гарав? Ямар үр дүн гарсангүй вэ гээл. Ингэснээр болохоор чи одоо өөрийнхөө бодол үйлдэлийн түүхийг бичиж бизнесийнхаа одоо үнэн зөв гэрчин болж чадж байна гэсэн үг байгаа. За ингээд нэг 7 хоногтой нэг 90 минут те өөртөө өөр асуултанд хариулж болох юм. Гэхдээ байж болох бас айгүй оновчтой 3 асуулт бол саяны хэлсэн 3 асуулт. Ингэж энэ тасгалт хийсний үр дүнд бол 3 сарын дараа бол ямар үр дүнд хүрэх вэ гэхээр үнэхээр одоо бодит үр дүн бол гарна. Ялангуяа сэтгэлгээний хувьд бол чи бодож сурдаг, бодож сурсны үндсэн дээр зөв шийдвэр гаргах магадлал ч бол нэмэгдээд ирнэ. Эхний 7 хоног магадгүй үр дүн мэдрэхдэггүй байж болно. Зүгээр нэг 90 минут хід имээ суучихтаа гэж санагдчих магадгүй. Гэхдээ танд хід имээ суучлаа гэсэн мэдрэмж төрүүлэхүнд бол энэ эхний ээлжинд ийм 3 оновчтой асуултыг санал болгож байгаа юм. Гэхдээ хөвшил болгож чадах юм бол 6-аас 8-7 хоног бол шаардлагатай байх. Ингэж чадах юм бол 3 сарын дараа бол нэг зүйлийг маш тодорхой ойлгоно те. Хамгийн зөв шийдвэр, хамгийн одоо чухал үр дүн энэ нь маань одоо 12 цаг амжилтгүй одоо амжилтгүй гүйж байснаас 90 минут тайван суугаад боцноос төрдөм байна гэдгийг ойлгох болно. Тэгэхээр нөгөө Баффтын хэлээд байгаа хүүгээс хүү бодогдох буюу компаундын зарчим бол энэ байгаа. Зөвхөн мөнгө биш, чиний бизнесийн талаарх мэдлэгч биш, ойлголт биш те. Хамгийн гол нь гаргаж байгаа шийдвэрүүд чинь бас компаунд зарчмаар өсөж өөр өгөөж өгдөг. Би өмнөх видеонууд дээр компаунд зарчмын талаар ярьж байсан та нар санаж байгаа байх. За тэгээд хамгийн харамсалтай нь бас ямар сул тал байдаг вэ гэхээр яг энэ дасгалыг хийх хэрэгтэй тэр байгаа хүмүүсүүд нь энэ дасгалыг хамгийн бага хийдэг. Надад үнэхээр 90 минутын зав байхгүй байна гэж хэлээд байдаг. Тэгээд тэгж хэлж байгаа тэр бодол нь чамайг завгүй байлгаад байгаа тэр гол шалтгаан шүү гэдэг ерөөсөө мартаж болохгүй байх нь шүү дээ, тий. 90 минут гаргаж бодоогүйгээсээ болоод чи 7 хоногт 13 шийдвэр гаргаж байгааг бол үгүйсэхгүй. За магадгүй түүнийг буруу шийдвэр гаргасны үр дүнд гарсан алдааг засах гэж бараг 40 гаруй цаг үрдэгч байж болох юм шүү. Тэгэхээр эхлээд 50 бодож үзээд 1-2 шийдвэр гаргасан бол тэр 40 цаг өргөхдөггүй байх нь вэ гэдгийг санах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол зүгээр нэг энгийн арифметик байгаа. Гэхдээ үүнийг ухамсарлаж харах хүн цөөн учрах бүгдээрээ л завгүй байна гэсэн мэдрэмж аваад яваад идэг. Би чухал хүн шүү, би завгүй хүн шүү гэсэн тийм хуурамч тайвшрал өөртөндөө өгөөд идэг гэсэн үг. Харин яг 90 минут суугаад бодох нь бол эргэлзээ хариултгүй асуултуудад бол нүүр тулахыг шаарддаг. Тул одоо олон хүн магадгүй энэс цугтаад идэг байж бас болох юм. Тэгэхээр завгүй байгаа тэр бүрхүүл дотор нуугдахаас илүү зоригтой 90 минут тайван суугаад өөртөөгөө нүр тулаад асуудлуудаа хараад бодоод үзэх хэрэгтэй байгаа юм. За үнэхээр одоо бизнесээ өөрчлөе, шинэ шатанд гаргахыг хүсэж байгаа бол 90 минут бол чиний хувьд одоо хамгийн үнцэнтэй цаг учраас бол 7 хоногтоо тий 90 минутыг зарцуулаарай. За тэгээд 90 минут гэдэг чинь бол ердөө 7 хоногийн нийт цагийн хугацаанд аваад үзэх юм бол 0.9% нь л болж тарж байгаа. 7 хоногт чинь бараг 168 цаг байгаа шүү дээ. Тэгэхээр тэрний чинь 0.9% нь байгаа үстэй. За тэгэхээр их бага хугацаа. Гэхдээ
энэ бага хугацаанд цаг зарцуулсны үндсэн дээр бодож тунгаасны үндсэн дээр үлдсэн одоо 99%-ийг одоо илүү чанартай цаг хугацаанд үйл ажиллагаанд чиглүүлж болно гэж ойлгож болно. За ер нь Warren Buffett ганцаараа ийм байсан юм уу гэсэн чинь бас Bill Gates жилдээ 2 удаа Think Week гэсэн бодох 7 хоног гаргаж ганцаараа тусгай байранд очиж зөвхөн уншиж боддог байсан гэж ярьдсан байлээ. Бас Steve Jobs шийдвэр гаргахынхаа өмнө цэцэрлэгт удаан алхаж өөртөөгөө ярилцдаг байсан гэж тийм одоо баримтууд байна. За мөн Jeff Bezos ч бас өдрийнхөө ихэнх цагийг одоо уншихад зарцуулдаг. Эдгээр амжилттай хүмүүсийг одоо нэгтгэдэг ганц зүйл бол тэд бодох цаг нь бол ажлынхаа хамгийн чухал хэсэг гэж үздэгт байгаа юм байна гэдэг бид нар бол энэс ойлголоо те. Монголын одоо бизнесийн орчинд бол энд бол дутагдж байгаа юм болов уу гэж бодож байна. Өглөөнөөс орой хүртэл уцаар яриад гал унтрааж гүйсээр хагаад өдрийнхөө төгсгөлд өстой ядарч туйлдсан хүмүүс байгаад байдаг. За тэгээ өнөөдөр өстой их ажил амжууллаа гэж боддог. Гэхдээ бизнес нь 6 сарын өмнөх байранда яг л хэвээрээ байгаад байвал бас тий. Тэгэхээр магадгүй үүний шалтгаан нь цаг гаргаж тухтаа бодож суугаагүй гэх байж болох юм а гэж бас үзэж болох юм. За тэгэхээр энэ Warren Buffett-ийн энэ зарчмыг хэрэгжүүлэхэд бол хүнээс тэгтлээ их хүч бас шаардаад байхгүй. Ердөө л 7 хоногт 90 минут за 3 асуулт нэг тэмдэглэлийн тэмдэгтээ суугаад хийхэд болох нь байна те. За гол нь 3 сарын турш ингэж хийгээд үз. Тэгэхээр энэ бол яг үнэндээ бол маш энгийн жур хак байгаа. Гэхдээ үнийг одоо үнэхээр хэрэгжүүлэх ёстой гэж үзээд л хийсэн нь бол хамаагүй дээр те. Зүгээр нэг энэ бичлэгийг сонсоод гой санаа байна гэж хэлээд орхих биш те. Яг цагийнхаа хуваарьт зоож өгөөд мөрдөх хэрэгтэй. За тэгвэл одоо чамд нэг асуулт тавья л да те. Чи 7 хоногт хэдэн цагийг бизнесийнхаа ирээдүйн тэр чиглэлийн талаар болтоход юу н зарцуулж байсан бэ? За магадгүй ажил дээр өдөр болгонд боддог штэ гэж хариулж байгаа бол энэ хариулт биш. Утасгүй ерөөсөө хүн байхгүй зөвхөн бодоход зориулсан хуваарьт тусгаад тэр цагаа зориулж байсан уу гэдгийг асуугаад байгаа юм л та. Тэгвэл Buffett бол 60 жилийн турш өдөр болгонд 5-6 цагийг гаргаж чадсан юм байна. Тэгэхээр та нэг 7 хоногтаа ядаж 90 минут гаргаж чадах уу л гэж асуугаад байгаа юм. За энэ видео таалагдсан бол лайк дараа subscribe дараад комент үлдээгээрэй. Мөн бусдаа дамжуулаарай. Мөн манай ээлтнээс гаргасан одоо маркетингийн систем, борлуулалтын систем болон бизнес систем гээд за тэгээд анхаарал татах хүүхийг яаж бичих вэ? Борлуулалтын яриа гэсэн сургалтууд байгаа. Тэр сургалтуудыг сонирхоорой. За дараагийн видеогоор уулзтлаа баяртай.